нэвтрүүлгийнхаа энэ орой амгалан айлтгая. Өнөөдөр нэвтрүүлгийнхаа хоморт ирсэн эрхэм хүндтэй зочин үзэгч та бүхэндээ танилцуулъя. Дөөр үчи Эрдмийн театрын Ослол дуучин Монгол Улсын гайвч жүжигчин Балган Сүрэнгийн Эрдэнэ туяа. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин болжээ. Урилга маань хүлээж хүрэлцээрсэнд баярлалаа. Урьсанд маш их баярлалаа. Ингээд үзэгчд олондоо энэ үчи мэндийг нэвшүүлье. Сайн нэвтрүүлгийнхаа урилгыг би танд уцаар өгсөн. За тэгээд тухайн үед та аж ахуйн ямар ажил амжуулж явав? Энэ асуултаар зочныхаас хамгийн сүүлийн сонин сайхныг өөртөө тодорхой болгодог. За яг өчигдөр над руу залгахад би өрхийнхөө имлэг дээр очиод амгцлинаа тариулж чад явж байсан. Жохон ханаа түрээд хүүтэн халуун харшаад бид нар чинь бас ерөнхийдөө сая энэ 100 ерөөсө 100 болох юм болов үгүй юм болов гэж хүмүүсүүд ярьж байгаатай адилхан халуун үдний харшил болоод ерөнхийдөө дөрийн театрын бас сая жохон ханаа түрхэн хүнсээ бүгдөө. Дуучин хүний хувьд бол гол цээртэй зүйл чинь тэр үстэй одоо дуучин хүн би бол одоо тэгэд одоо жишээлбэл том тоглолттой, том дуурьтай за томоо бай гэхэд ч гэсэн одоо нэг тайзан дээр гараад дуусгах чигт хоолой байхгүй байх юм бол ерөөсөө ёо тэгэхэд бол ерөөсөө хамгийн аимшиг хамгийн хэцүү байдаг. Дуушд ерөнхийдөө ярьдаг л да. Би бол өөрийгөө ч гэсэн нэг өглөө ингээл гарч ирээл дуулах гал ингээл ясч хоолой байхгүй нь гэдгийг би бол зүүдэлж байсан. Тэгэхэд бол нэг хар дарц дүүзлээс хүн яаж сэрдэг вэлээ. Бүр ингээд хүүтэн нойтон хөлстөө бүр ингээд нэг аимшигтай нэг тийм болж сэрдэг дээ. За тэрийг бол ямар тач байсан. Манай дуучдын хамгийн хар дарцсан зүуд. Яг гэвэл бид нар нэг дуурийг хийхин тулд нэг концертын тоглохын тулд одоо тодорхой хэмжээний бас хугацаа зарцуулдаг. Бүтэн сар бэлтгэл хийчгээд яг тэр жүжигийн өдөр хоолой байхгүй л яах вэ? Уралдаан тэмцээнд орж байгаа залуучууд маань ч гэсэн одоо бэлдэж байгаа тэр чинь зарим нь бол бүтэн жил бэлдэж байгаа шүү дээ. Жил бэлдэж байгаа л одоо цагаа гарын зөгтөхгүйгээс болдог ч юм уу эсвэл чигшлээс болдог ч юм уу тийм одоо Монгол хүний бие организм дасалтаагүй тийм газар очиод хоолойг бол тэр бол ерөөсөө дайсандаа хүртэл санах тийм юу биш. Муухай мэдрэмж байдаг. Тэр уран бүтээлч өөрийнх нь сахилга баттай холбоотой юу эсвэл тийм зүйл гинт тохиолддог юм уу? Тэр зүйл бол ерөөсөө гинт тохиолдно. Мэдээж хэрэг одоо энэ бол зөвхөн биднэр тохиолдохгүй л дээ. Гадаадын дуучид одоо гаднаас сайхан дуучид Монголд ирдэг юм л да. Тэд нар яг үгээд тэгэхээр эхний өдрөө өстө тослог сайхан дуурал, хоёр дахь өдрөө бас нэг айтайхан дуурал, гурав дахь өдрөөсөө та нар энэ Монгол оронд яаж дуулдаг юм бэ гэдэг. Ягаад гэвэл гадны дуучид чинь чихтэй сайхан агаарт байжгаад манай Монгол төрж ирэх тэр дундаа хавар цаг төрж ирэх юм бол хаврын шуурга тавьдаг та. Хавар хадахтаа бол өөрийнхөө зан аашиг үзүүлж яхад бол гадаадынхан үнэхээр 3 дахь өдрөөс хоолойг болдог. Тэгээд дээрэс нь хуурай ашиг айгүйх нөлөөлдөг юм л та. Бид нар эсрэгээр одоо бид нар Солонгос явдаг ч юм уу эсвэл Итали руу ингээл чиглэг орн руу явхлаар хоолой бүр ингээл тослогтоо бүр гоё болж эхлээд ингээл бас эрэг хэрвзээ гинт зочмог хүүтэн болчихгүй бол эрэг их гоё. Манай морин хуур хөгч манай уц хүүхднүүд ихэд эндээ болохоор жоохон яхир дуудуутай яж байгаа мөртлөө одоо гадагшаага Европт ингээд сонсоход бол амар тийм гоё тослог их тийм гоё өнгөтэй болоод ирдэг байхгүй. Тэр бол яах вэ? Бас л адилхан хүний хоолойтой адилхан. Бас л нэг хоёр хон хөвчт утас л байгаа шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр тэр хуурын хялгас хүртэл одоо тэгэж чигийг мэдэрж яхад дуучид бид нар бол амьд организм болохоор бас өөрөөр мэдрэх байх л та. Тэр дутагдлыг яаж нөхөж байна? Одоо та бүхэн тийм арга барил байна уу? Эсвэл зөгцөөд байгаад байна уу? Монгол хүний бие организм бидний эндээ өсөж, эндээ төрж, эндээ тойрнж, эндээ бид нар дуучид болсон учраас бид нар тэрэндээ тасчаад байхгүй. Ерөнхийдөө дуучтай хоёр л жор байдаг шүү дээ. Тэр бол нойр хоол гэж. Яалтчгүй хүн амарж иж бид нар чинь одоо ерөөсөн одоо миний найдал мог шилдгэр бол хөлний чигшуурнаас ахуулаад өсний хамгийн сүүлийн үзүүр хүртэлтэй дандаа бүх юм чинь ирч энерги бүх булчингууд чинь зэрэг ажиллаж явж идэг. Учираас хүн бол хамгийн дээд зэргийн амарсан байх ёстой. Хоол ундаа дээд зэргээр зохицуулсан байх ёстой. За тэгэхэд бол тэгээд дээрэс мэдээж хэрэг өдөртөө байх ёстой сургууль дасглаа одоо тэр дуулах ёстой дөөр мөрийнхаа бэлтгэлийг хийгсэн тохиолдол бол бэлтгэл хана гэж байдаг да нэг яг л тийм л болдго юм уу гэнэ. Уран бүтээлчдийг зэгдгэлдээ өглөө эрт нөгөө хоолон сэрээгүй байдаг. Тэгэхээр тэр нэг бие физиологийн өөр онцлог зүйл байгаа даа. Эсвэл өглөөний цагаар нөгөө дасгалаа хийх цагийг гэж хуваарлдаг юм яа. Үгүй. Хүний бие организмын хамгийн жижигхэн хоёр булчин бол хүний хоолойны хөвч. Нарийнхаа юм жижигхэн хоёр юм. Ингээ харахад өхөөрдөм тийм жижигхэн хоёр юм байдаг. Тэгээ ямар сайн да нөгөөдхийгөө ингээд өнөөдөр бол бид нэр очиж нөгөөдхийгээр дурангаар очиж үзэж байгаа юм л да тэгээд компьютераар. Тэгэл тийм сайн уу чам баярлж байгаа хамгийн хайртай зүйл тийм. Тэгээ хүний бие организмын хамгийн жижигхэн хоёр шиг булчин л байгаа юм л да. Энэ булчин
хүн өөрөөс ирснээс хойш 3 цагийн дотор үйл ажиллагаа нь эхэлж нормалдж эхэлдэг байхгүй. Тэгэхээр одоо машины 3 цаг асаад юу яаж ийж одоо халааж ийж одоо яг жинхэнэ нормал үйл ажиллагаанд орно гэдэгтэй л адилхан хүний хамгийн сүүлийн сэрдэг болчих юм бол хүний өвч байгаа юм. Тийм болохоор 3 цаг бүтэн 3 цаг болж иж сэрж ийн гэдэг чинь бас овоо унтахаа залах юм шиг байна. Их нарийн ажиллагаатай учраас тийм байна. Гэхдээ бол хамгийн сүлд хөгшөрдөг булчин гэдгээрээ бол хэрэг үзээ уран бүтээлчд бид нэр хоолоогоо гамнаад дэглэмээ бариад өөрийнхөө яг байгалаас заяагдсан өнгө тамирт өөрийнхөө хоолон зориулсан програмуудад авах юм бол өнөөдөр YouTube энэ төр гэл бичлэг үзэж байхдаа бол 97-тоо өвөө хүртэл ч одоо тянараар дуулаад дээд өнгөөс нэрэ барай зогсож байгаа тийм сайхан бичлэгүүд байна л да. Тэгээ үнэхээр баярлах таларх юм бол хүний бие байдаг булчингуудын хамгийн жижиг бөгөөд хамгийн сүлд хөгшөрдөг. Одоо бусад булчингууд ч бүгдөө ингээл яасан хүн ярьж лээдэг үстэй. Хид наслан тэд хүртлээр ингээл ярьж идэг. Тэгэхээр хамгийн урт насалдаг, хамгийн сүлд хөгшөрдөг булчин байгаа. Залгууч гэсэн. За, их сонирхолтой яриа өрнөлөө ярьцлах ихэнд. За, би зочинтойгоо ярилцахын өмнө таны цахим ертөнцөөрөө найзуудтайгаа жоохон юу хуваалцсан байна. Бас л зочноор маань хамгийн сүүлийн сонин сайхан нь юу вэ гэж харсан нэг зүйл байна л да. Та хамгийн сүүлд Facebook дээр юу хуваалцснаа санаж байна уу? За байжгаараа Facebook дээр чи би сая юу хуваалцлаа. За ямар тач бас нэг нэх гоё орой нэг үд шалгachсан чи нэх гоё сартаа бүр ингээд тэнгэр таарсан чи сар байхлаа гэж дуу алдаад би тэр сар зураг тавьж ирсэн. Тэрнээс гадна чи тэрнээс хоош би бас өөртөө холбоотой юу байна? Өөртөө холбоотой за ёстой санахгүй байна. За тэгвэл хоёлаа дэлгэцэнд за нэг зураг харъя хамтдаа. Яг зүйтэй. Тий. Яг маш гоё санагдсан надад бүр ингээл дураатал гараад ирсэн. Тэгсэн. Энэ бол би бол найдалмаа агшин шав байгаа Монгол улсын гавьж жүжигч найдмарх шин найдалмаа гэдэг энэ гайхалтай сайхан дуучин энэ гайхалтай сайхан дуучнаас гадна эмэгтэй өсгүй хүний шав байгаа. Өнөөдөр бол ерөөсө Монгол улсад анх Эрвэх хатан дуур тавигдахад миний багш Эрвэх хатан дуурийг дуулж байсан юм. Яг багшаасаа би нэлээд хэдэн жилийн дараа авсан. Энэ бол өнгөрсөн жил 50 жилийн ойд зориулж тавьсан миний пост байгаа юм. Яг зүйтэй өнөөдөр өглөө гарч ирж ирсэн. Жилийн өмнө та тавьж ирсэн байна гэд. Багш битээр 50 жилийн урд хойно гэлүүд нэг тийм юутай. Чочо сан гэдэг энэ дуур ерөөсөө намайг дуурийн дуучин болгосон дуур байхгүй. Ягаад гэвэл би соёл урлагийн сургууль би дуучин болно гэж орж ирж исэн болохоос би дуурийн дуучин болно гэж би өөртөө тодорхойлог байсан. Тэгэхэд чи ерөөсөө нэг ангид байдаг байсан шүү дээ. Манай ангид ч одоо алтан цэцэл байлаа, ганталгал байлаа, түмэнхийн бямбаагчч байлаа. Бид нар чин ширмэн туяа байлаа. Ерөөс ард урттайгаа, эстрадтайгаа, вокалтайгаа, зохиолын дуудаагаа бүгд нэг байсан шүү дээ. Хуучин чинь бидний үед. Тэгээд би бол зөвхөн сайхан концертны дуучин болно гэж бодоод ерөөс нь миний хувьд хүүхэд наснд бол би дуур гарч яхав. Уг нь би Оросд өссөн хүүхэд Большой театр культура гэдэг каналаар явж хат сувг сольдог тийм хүүхэд байлаа шүү дээ. Тэгээд игсэн чинь соёл урлагийн сургуульд аз болж бүрвд орж байгаа намайг найдалмаа багш дээр авчираад орос хэлтэй өгч шүү найдалмаа. Чи энийг хүн болгоно гэдэг ингээд найдалмаа багш дээр орос хэлтэй байсан учраас би багш дээрээ миний аз таард би багш дээр орчиж байсан. Тэгээд тэгэхэд найдалмаа багш ихний жилд намайг бэлтгэлэн гэдэг байж хат чинь Чочо саны 4 айраар концерт хийдэг юм байна. Лекц концерт хийгээд. Тэгээд тэрэн дээр зүгээр ингээд сургууль хийж хатаал ингээд хоёр нүднээс нь нулимс нуурсаа. Тэгэхэд чи монгол хэлээр дуулдаг гэсэн байхгүй. Бид нар юун тухай дуулж байгааг мэдж байгаа. Тэгээд дээрэс нь багш маань ингээд юу яхад л байна. Ямар гоё би яг л ийм дуучин болно. Би яг л энийг дуулдаг дуучин болно гэж бүр ерөөсө тодорхой тухай. Тэгэхээр багштай би талархаж хүүхэд ихийнхээ сүйтэйгээ авдагтай адилхан миний анхны үзсэн, миний анхны харсан Чочо сан бол найдалмаа багш. Тэгэхээр Чочо сан гэдэг чинь ерөнхийдөө иймэрхүү бүсгүй байдаг юм байна гэдгийг бол зүр сэтгэлд маань найдалмаа багш бол над одоо ангир уурахтайгаа хамт хүүлсэн гэдэгтэй л адилхан багш маань надаа анх амаа ингэж онгоолгодгийн А үсгийг тэгж хэлдэг юм, Б үсгийг тэгж хэлдэг юм аа, их шиг ингэж дуулдаг ингэж яхта надад аль хэдийн өгччихлээ.
Тэгтээ яг ажиллахдаа бол миний дуулсан тэр хувилбар бол одоогийн манай дүүрийн театрын тайзнаа явж байгаа нь бол урт насунгай найруулга. Урт насунгайтай очиж ундаа ингээд охин чочо санд уулгах гэж байгаамаа хурж ирж ингэж ажиллаж өгөөч ингээд яагаад ч тгий манай алт үеийнхэн чихгүй штэ тэгээд өрөөд тэрнээс гадна миний шүтэж ирсэн дуучин бол би Монгол Улсын ардын жижигчин Батын Чамслан гэдэг гайхалтай дуучин шүтэж ирсэн юм. Намаг дүүрийн театрт гоцол дуушин болж орж ирж байхад бол тухайн үед ерөөсө 4-7 хоногт дөрүүлэнд нь дууртай байдаг. Дөрүүлэнд нь гол дүр дуулдаг байсан. Тийм хүн байсан. Жав цагч бол. Тэгээ нэг удаа явах хэлэхгүй. Малыш гэл ингээл манай жав цагч намрал ихгүй бүрсгүй. Тэгэл явж идэг. Тэр хүний чочосан, тэр хүний тоска, тэр хүний травят энэ би бүгдөө ингээ өөр нүдээр харж үзчихсэн болохоор их олон талаас мэдээж хэрэг нөлөө байгаа хэлтэй. Мадам Баттерфлай бол мэдээж хэрэг би гадаадад миний хамгийн их дуулдаг дүр бол Мадам Баттерфлай байгаа юм. Яг бол төрхөн таардаг, Аз царай маань таардаг. Тэгээд би ч бас их жижигхэн болохоор юм. Ямар ч тач байсан Баттерфлай бол миний гадаадад дуулдаг хамгийн их дуулдаг дүр бол. Одоо альва хүний нэг амжилтанд хүрэхэд жижигхэн ч гэсэн юм нэг саадууд байгаад байдаг шүү дээ. Таны нэг ярьцлагыг би уншаад тэр донд их тийм гимгүүхэн хэрнээ жижигхэн хөөрхөн саадууд байсан юм билээ. Анх соёл урлагийн сургуульд оюутан болох гээд ороход нас нь хүрээгүй гэдэг шалтгаанаар улаан шугамны доогуур оруулдаг ч юм уу. Тэр дурсамжууд их хөөрхөн санагдсан. Тэрийг хуваалцаач та. Соёл урлагийн сургуульд би элэлтийн шалгалтанд нэгэл ороход чинь бид нар чинь паспорттой орж байгаа шүү дээ. Тухайн үед чинь одоо иргэний үнэлэх байгаагүй. Паспортаа барайл ингээл оронгууд чинь багш нар аваад тэгэл харж ил байдаг юм. Би 1 2 3 даа бүр гарсан. Нөгөө ч айгүй өөртөө ихтгэлтэй ингээл орсон чинь бүрд орж байгаа. Хүүшээ хүүхээ гээл тэгж байна. За гэлтгэлээ гэсэн чинь. Чи насан тураагүй юм бэ? Чи хидтэй юм бэ л гэдэг. За 16 хүрээд 17 өрхгээл гээл тэгсэн чинь манай соёл урлагийн сургуулийн дүрмээр бол ерөнхийдөө бол хоолойн тогтсон тохиолдол одоо 21-ээс хойш насны хүмүүсүүдийг авах их дуртай байдаг. Яг гэвэл хүний хоолой гэдэг чинь бүрлдэж гүйцээгүй байдаг юм аа. Тэгэхээр чи нэг 2 жил тэр хөгжим бүжигт тэнд нэг курс нэгтчихэд байгаа чи тэнд нэг 2 жил яваад ирдэ гэд бүрдэрж байгаа гэж юм. Угаасаа зөвлөлтөө 18 наснаас хойш мутац үе дуустдаг учраас хүний хоолой яг бүрлддэг байхгүй юу? Тэгээ тэр дундаа сонгодог дуучны хоолой бол бүр хоошоо бүрлдэж байгаа тийм. Бас тэгтэл их л жижигхэн мөртлөөхөөс хавцран хөвгт байсан юм шиг байна. Тэнгүүт нь би ямар сайн да. Үгүй ээ, орно. Орно гэлсэн чи аав ээж хоёрыг аваад ирдэ гэсэн чи аавыг аваад уулзуулсан чинь аав маань оронгуудаа та нар мэдтгийм байгаа үстэй одоо хоолойг нэвдчихнэ гэж бодож байгаа бол одоо болидо гэж явдаг шүү дээ. Тэнгүүт нь шууд юу манай талд орох. Тий, юу манай талд орох. Тэнгүүт нь та юу яриад байгаа. За би энэ сургуульд чи энэ жил илсүүл орно. Үгүй бол би ангаах руу явна гэсэн. Манай гэрийнхээ ээж намайг анагаах юм ч болгоно гэх. Би ч айлын ганц охин банд нартаа дандаа. Тэгээ эмчтэй болмоор ингэж ярьж байсан. Би анагаах руу явна, би өөр сургууль явна гэж тэгжсэн. Тэгээд Монгол Улсын соёл урлагийн сургуулийн хамгийн анх 3 дугаар шатанд орсон тохиолдолд хувийн зардаар орж болно гэсэн заалт гарч ирсэн. Тэгж дайрсаар бол соёл урлагийн сургуулийн хамгийн анхны төлбөртэй оюутан. Тэгээд аав ээж хоёртоо талархах юм бол ялцчгүй 5 жил миний сургалтын төлбөрийг бол соёл урлагийн сургууль чинь нөгөө ганцаарчлсан хичээлэгтэй учраас төлбөр нь их өндөр байдаг. Ямар тач байсан тэгэл за тэгэл зүтгээд байгаа юм бол зүтгээд одоо дуучин болох тэгэл. Манай аав ээж хэлдэхээр хүн шартаа байх хэрэгтэй. Тэгтээ шарыг зөвхөн өөртөө ашиглах хэрэгтэй. Өөртөө л тэмцэх хэрэгтэй. Гэдг л одоо зөвлөн байна л да. Соёл урлагийн сургуульд ороход бол маш их тийм дур хүсэл байж л дээ танд бол тэ дуучин болох. Тэрийн багш нар нь яг үнэлж юу? Чамд үнэхээр авьяас байж шүү гэд ирээдүгийн нэг олж хардаг. Багш нар тийм байдаг штэ нэг сонсоол. За энэ ер нь хоол явах хүүхдээ гэж хардаг ш. Тэр шиг. Яг манай багш нарын хувьд бол байглаас өөгцсөн хөвгдөл тэгээ дээрээс нь нуруу ингээл жижигхэн болохоор энэ тэрэгэл багш нарын чамлж исэн юм байсан байна л да. Тэгтээ бол багш нарын маань олзуурхсан юм бол миний эцэг их маань надад олгосон боловсрал байсан. Хэлтэй. Тэгээ дээрээс нь
бас нэг арай нээлттэй байсан юм болоо өөр соёлтой байсан юм. Тийш та Оросд өссөн одоо манайх чинь Оросд 7 жил амьдарсан байсан болохоор нүүр нь хахарцсан тий. Бас нэг уран бүтээлч хүнд дуучин хүнд мэдээж хэрэг тэр тундаа дөөрийн дуучин болох гэж байгаа хүнд бол нүүр хагарна гэдэг асуудал байх ёстой юм болов гэж би бодлоо. Одоо тэр 16 настай соёл урлагийг сургуулийн шалгалтыг констол одоо хэрвээ Монгол төлөвшөлтөй хөгтөл хирургийн тэгж өөрийгөө илэрхийлэх. Тэгээд гараад явж баггүй юм бахал гэж гараад. Баггүй юм байна. Одоо яваад ирээдэй гэхээр байна. Гэтэл бол миний аав ээж хоёрын тэгээд дээрэс нь өссөн орчны одоо тэр хүмүүжил байсан баг та. Ямар тач байсан тэмцээл дуучин болцсон юм да. Sulle labbra, sul potessi, dolce un bacio ti darei, dolce un bacio ti darei. Tu, ti direi, dolcezza. Дөрийн театрын тайзнаа Эрдэнэ Болгонгой анх таныг бас уралдаанд ороод тусгай байр эзлэхэд одоо энэ нэг жижиг юм чи одоо би тайзныхаа хаана шиг энэ нэг жижигхэн бөөс чинь би тайзныхаа хаана би бас тэр үгийг хэлэхгүй байгаа шүү. Тэгж ийс Эрдэнэ Болгон энэ нэг жижигхэн бөөсний чинь би тайзны хаана гээцэн гэж явж байгаа гэдэг чинь одоо байсан тухай үед. Тэг гівч дараад нь би нөгөө гала концерт гэж байдаг штэ. Гала концертын дээр гарч ирэхдээ миний аав ээж хоёр надад хам бэлэн балааж ойж өгөөд. Улаан хөргөн хам бэлэн балааж өмсөд тайзан дээр гарч ирээд ингээл дуулахад хөөе эн чинь тайзан дээр сундаг юм байна. Гэж Эрдэнэ Болгонгой манай Эрдэнэ Болгонгой бол ерөөсө эмоцороо тий нэг яг ингээл байгаа юм уу ил байж идэг найрлагчуд юм. Тэгэл гэсэн чи харснаа хүү эн чинь тайзан дээр сундаг юм байна хөөе боломж юм байна гэж ярьж ирсэн гэж. Яаж тэгэж олж хэлдэг юм болоо гэж би энэ хүмүүсүүдийг яг нэг тийм гүйлгээ ухаантай хүн гэдэг чинь ондоо байдаг гэдэг шинэл дээр юм баг л та. Миний бүр өөр уурлах штэ. Инээ түрээд байгаа юм шиг. Тэгээ уран бүтээлчид л өөрсдөө л дотроо тэрийг ойлготой. Одоо өөр хүн хэлвэл одоо жигтэйхэн уурах бахад одоо гэтэл бол яг аргал өшгөлөхээр яаж өнгөрдөг вүлээ. За би бас л яг л тэр хавцал харагдаж байгаа юм байна гэж өөрөө өөрийгөө хошгонох эсвэл өөрөө өөрийгөө яах бас шүүмжлэгч гэдэг юм уу тийм байсан. Би бас яг сайн нэвтрүүлгийнхаа урилгыг сонгодог урилгын дуучин олон бүсгүйчүүдэд өгсөн л да. Одоо үе одоо таны саяны ярианд дурдгдсан Жавцан дулам гिच бол бас яг энэ нэвтрүүлэгт Эрч хүний хатны айрыгаа одоо уянга дуучинтай дуулж ирсэн чи юм сайхан үе байгаад яа тийм гоё намжиртай байдаг юм. Гоё тийм зөв. Тэр одоо юунаас авдаг вэ? Их урлаг хүний хүмүүжүүлдэг болоо гэж би бодож байна л да. Бид нар чин театрын урлагаас гадна бид нар хүн төрлөختний хэлний шаардлага байхгүй хөгжмийн урлагт бид нар тэр урлагаар бид нар хүмүүжилж ирсэн хүмүүсүүд болоод ш тэр. Одоо жишээлбэл би анх удаа Ватиканд очиж үзлээ л дээ. Ромд очивол Ватиканд ороод ингээл яасан чинь ерөөсөө тэр Ватиканы тэр сум руу ороод ингээл ирэнгүүт ерөөс хүн гэдэгт ямар жижигхэн шоргоолж юм бэ гэж би өөрөө тухайн үед бодож лээсэн л да. Яг тэрнтэй адилхан. Хүн агуу том юмтай харьцахлаарэ өөрийгөө ямар жижиг юм бэ гэж ойлгодог болов. Тэрнтэй байдаг юм болов. Тэгэхээр одоо би гэдэг би зангаа гаргаад чочо саныг дуулах гад одоо Эрдэнэ Туяа Монгол зангаараа Монгол бүсгүйн зангаар ингээд дайраад байх те. Ондоо. Гэтэл яг тэр хүмүүсүүдийн тэр нутагт нь очиж үзээд тэр бүтээлийг бичээд тэр юунд тавиад Лондонд авчирч тавиад Лондонд зүгээр тохиолдлоор найзуудтайгаа дөөрийнхаа нээлтэнд очсон байсан Пучини очоод ганц ч англи хэл мэдэхгүй мөртлөө тэр жүжигийг найзуудаа дагаж чичгоотаа тэрийг бүхэлд нь ойлгоод тэгээд өөрийнхөө юунд найзд хэлжсэн гэж чи надаа энэ эрхийг л олоодог. Эрхийг л олоодог. Би энэ дөр миний толгоонд сонсогдчихэв. Миний зүрхэнд явж байна. Тэгэхээр тэр агуу хүмүүсүүд тэр олон жилийн өмнө одоо 1904 оны тухай бид нэрж штэ 1903 онд Лондонд анх удаа жүжигийг үзчихээд тэрийг 4 онд жүжиг дөр болгоод амьлуулад ингээд тайзан дээр тавьсан. Тэгэхээр одоо Эрдэнэ Туяа би бол ийм зантай би Монгол бүсгүй. Тэр муу усан цэрэг таягдаал гэж тэрийг бүлээж явах юу гэдгийг би энэ Ямадори гэж энэ гайхалтай сайхан хүн тайчтаа сууч штэ тэр намайг эргүүлээд байгаа юм чинь гэж тэрэндээ биш байхгүй. Үгүй байхгүй. Тэр чинь биеийн жижигхэн зүрхэн том тийм хүн байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэрийг бид нэр
дүр тойрно гэдэг чинь хүний юмыг өөртөө суулгана гэдэг чинь өөрийн чинь ертөнцийн тэр чигээр нээлттэй байх хэрэгтэй. Чи бүх юмыг бүлээн зөвшөөрөх тэр агшинтал чи өнөөдөр тэр сууд бүтээлүүдийг зүрхэндээ хийж ойлгож амжих болов гэж би бодоод байна л да. Тэгэхээр сууд бүтээлүүдийн өмнө бид нэр хүн төрлөختөнд ямар гайхалтай юмнууд байдгийг мэддэг болохоор мэдгүй тэрэндээ ч байдаг юм болов. Ямар тач байсан нэг дүр бүтээнэ гэдэг бол бас нилээд маш хийсэн том судалгаа бас тийм тэгээд хамгийн гол нь чи өөрөө тэрэндээ дурлж хийж одоо жишээл би миний өмнө одоо хинч байж болно одоо надтай пинкертон дуусан бол одоо дайм ах байна. Дайм ахын дараа шижрээ байна. Шижрээгийн дараа гом бочор байна гэдэг ингээд энэ гурван пинкертон гэдэг миний өмнө дуулаад ингээд гадаа дотоод 7 пинкертонтой тиймс. Би пинкертон дурлж байгаа болохоос би тэр залуу дурлаагүй. Тийм болохоор миний өмнө ямар ч тийм одоо надад таалагдахгүй залуу байж болно шүү дээ. Тэгэл ингээл дуулаад амаа нэгээл тэр дуугаа бол ерөөс ингээл амьлуулаад ирэхэд бол за тэгэл би пинкертондоо дурлаа хэвээр. Хүнд биш шүү дээ. А тайзан дээр бол би тэр пинкертондоо дурлж ич үзэгч миний нүдийг одоо олж харж ич тэ миний сэтгэлийг олж харж ич үзэгч тэрэнд шитгэн шүү дээ. Миний бүлээн амьсгаагаар эн чин гарч ирж дамжиж гарч ирж байгаа учраас тэд нар чинь би өөрөө итгэж тэд нар чинь намайг дагна шүү дээ. Би өөрийнхөө хоббиг өөрийнхөө дуртай юмыг мэрэгчлээ болгосон болохоор би тэр болгондоо жаргаж явдаг юм байхгүй юу? Тэгэхээр сонгодог урлаг таныг одоо Монголын төр төмөнд нь өнлүүлж Монгол Улсын гайч жүжигчин гэсэн нэрхэн хүндтэй цолыг ингэртэй нь олгосон. Тэгээ энэ хугацаанд бурхан шиг олон сайхан багш нар, олон сайхан дуэтүүд, хамтарсан уран бүтээлчдгээд танд нарийн нандин зүйлсээ бас зааж сургаж ирсэн баха. Тэгээ та өөрөө бол одоо соёл урлагийн их сургуулийн дуулаачийн мэргэжлийн багшаар ажиллаж байгаа. Тэгээ гарын шавнар одоо яг бэлтгэгдэж байна уу? За өнөөдөр бол сайхан дуучид бас төрөөд байна. Сайхан уран бүтээлчд төрөөд байна. Харамсаж байгаа одоо багш нар бидний харамсаж байгаа ганцхан юм бол дуурийн театр нь ганц юм аа. Тэрнээс гадна соёл урлагийн их сургуульд өнөөдөр өвөр Монголоос их олон сайхан хүүхдүүд хурж ирж суралцж байна. Эднэрийг нухаж игаал гаргахад эсвэл авах дуурийн театр байхгүй. Эсвэл театргүй газар очно гэж бодглохлоор үнэхээр харамсалтай мэдээж хэрэг тэрийг бодож үгжил ажил хийх өвдө. Тэгтээ бас би өөрөө дуурь дуулсан болоод ч тэрөө тийм ээ. Би өөрөө энэ тайзан дээр амьдраад үтцсэн хүн чинь би сайхан дуулж байгаа шаваа бас нэг тэрийг үтчээсэй гэж бодоод байгаа шүү дээ. Гэвч бол өнөөдөр бас тиймэрхүү хомсдол асуудал байгаад байна л та. Түүнээс Монгол улсад бол хоолоо дутна гэж бол хизээч үгүй. Өнөөдөр ингээл бодоод ахт чи одоо манай дуучдыг яриад үзье л дээ. Уянгаа гэж бодоод үзье. Хөвсгөл нутгийн хөвгт. Хоолон дээшээ доошоо чан час гээл. Норбонцтойгоо яриад үзье. Яг нөгөө талшгээ бүр ингээл нэг юм ингээл эхлүүлэхлээрээ ерөөс эцдэг өсгөлгүй амьсгаан дуусгах нь үгүй житэл үгүй гэл ингээл ерөөс яг дунд говийнхаа тэр тал нутгшгээ тэгэж дуулд. За тэгвэл өнөөдөр хөөми гэдэг чинь ховдын чандамнаас төрдөг, ховдоос төрдөг чинь бас л учиртай л байгаа шүү дээ. Газар нутгийнхаа тэр дуурж байгаа тэр эсгэрээ, тэр уулны дундх тэр салхи малх тэр бүхний чинь л одоо бид нар яаж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдөр ийм сайхан байгууллагыг байхад
манай дуучид дуусна гэж байхгүй л да. Эднэрийгээ бүр илүү гоё болгож эхнээсээ дэлхийд ниссэн хараацнууд амар төвшин хараацаа шиг бүгдөө ингэ хойноос нь ингэ сайхан залгуулад ингэ амраа бол өнөөдөр Монголын дөрийн театрт олдохгүй л дуучин байна шүү дээ. Яг гэвэл гэрээ нь одоо 19 он дуустал гэрээ байхгүй. Өөрөө бол Монголдоо нэг 7 хоног гарсан ч нааш ирдэг хүн. Амраа бол нисээд ирдэг. Тэгэхэд бол 12 сар хүртэл нэг ч 7 хоног байхгүй уучлаарай гэж байгаа юм шиг. Тэгэхээр миний Монголын сайхан дуучид бол одоо Монголдо дуулдаг байсан бол гадагшаага сайхан дуусах боломж байгаа. Тэрнээс гадна авьяас байгаа, ундраг байгаа гэдгийг хэлэх нь зөв болов. Монголын дуурийн театр ганц хэдийч дэлхийн дуур одоо Монголын уран бүтээлчдийн тайзуулсан юм шүү. Ерөөсөө энэ бүхэн хинээс эхэлсэн бэ гэдэг бол Монгол Улсын гавьяа жүжигчин Гамбат гэж гайхалтай хүнээс эхэлсэн. Энэ хүн болвол анхны тэр Чайковскийн уралдаанд яваад 4-р байр эзлээл хаалгыг нээж л байсан. Дараад нь болохоор Улаан үүдийн театрт дуулж байсан. Тэрнээс цаашаагаар ахаад Новосибирск руу агцсан байжсэн. Хэрвээ энэ тод од маань ингэж ахархан хугацаанд харваагүй бол хаанч байхыг мэдэхгүй байна л да. Би Италид оюутан байгаад суралцж байгаа хугацаанд нэг удаа Женевт өргөддөг юм байна. Надтай хурж ирж хүмүүсүүд уулзаал. Тэрнээс гадна манай элчин сайдын яамынхан хурж ирж уулзж байгаа юм л да. Тэгээ нөгөө хэд ч юм болохоор их харамсалтай юм даа гэл тэгж чинь яасан гэж талигаж дөнгөж өнгөрөөд 2 сар болж ирсэн. Элчин сайдын яамн дээр Гамбат гавьяатын өрлөгөн ирсэн гэдэг чинь. Юу өрлөг гэдэг. Тэгсэн чинь Женевийн Виктори холл гэдэг аягүй том концертын холл гэдэг байхгүй. Тэнд очиод сонсуулчаад нөгөөдөг чи явцсан байж. Гэтэл нөгөөдөг чи авцсан. Өрлөгөн хүрээд ирсэн. Манай элчин сайдын яамн дээр хурж ирсэн энд хүнд та нар хүргээд өгнө. Гэтэл хүн нь үгүй болцсон тийм ээ. Мэдээж хэрэг одоо гамбаага дуусахгүй ингэж бид нар байхгүй. Өнөөдөр бичлэгийг сонсоод тухайн үед бид нар хүүхдүүд байхдаа бол бас магадгүй гамбаага бас үнэлж мэдэхгүй байж магадгүй. Өнөөдөр бичлэгийг эргээд буцаад сонсоод ямар гайхалтай баритон байсан бэ гэж биширмээр. За хойноос нь бол одоо манахаас сайн баяр явсан. За хойноос нь их тайван явсан. За амар төвшин гавьяат бол өнөөдөр дэлхийн 5 удирдаачийн нэгтэн дуулаад тэр хүн одоо би урилга өгвөл одоо ярилцаж амжихгүй байгаа. Үнэхээр Ирэх жилийнхэн нэг хуваарт орчих байсан. 19 онд байхгүй. Яасан гэдгсэн чи дэлхийн том 5 удирдаач нэг нь бол Даниэл Орн гэж гайхалтай удирдаач байдаг юм. Тэр Орн яасан гэдгсэн чинь Москвад Трубадур дөрөд огч байгаа байхгүй. Сургууль хийж байгаа байхгүй. Тэгэл сургууль гээл ингээл оркестр ингээд сууж яхад чи яасан гэж оркестр руу амраад дуулж байгаа байхгүй. Айраа гарч ирэл ингээд дуулсан чи оркестраас уучлалт гуйгаал та нар өөрсдөө тоглоорой гээл те дагаад явчихараа гэж хэлэнгүүтээ яаж юм гарманаас гар утсаа гаргаж ирээд амраагийн бичлэг хийж байгаа байхгүй. Зүгээр ингээд Монголын дуу шиг тэгэхэд чи одоо ямар ч удирдаач өөртөө тийм одоо гадаад хүн бол ерөөс тийм нэг өөртөө зөвшөөрдөг байхгүй. Тэгэхэд нөгөөт чинь бичлэгийг хийгээд ингээд юу ангуута найз руугаа явуулаад тэгээд амраач Израильд очиж дууссан шүү. Нөгөөтг найз нь болохоор одоо урлагийн агент байж таарсан юм уу та. Тэгээ амраа тэрнээс болж Израильд очиж сайхан дуулсан. Одоо бол амраа Арена ди Веронод гайхалтай сая өнгөрсөн жил дуулсан. Одоо энэ жил гайхалтай 2 дуур дуулах гэж байна. Сая хэдхэн хоногийн өмнө Испанд дуулсан болвол уржигдар Венецийн Финишигийн театрт дууллаа. Гэл ингээл ярих юм бол тэнд дуусчихгүй. Өөр нэгэн сайхан дуучин маань бол Ариун Баатар дуучин маань байгаа. Ядчих их сайхан тийм залуу Монгол залуу их гоё тийм харизматичны хүнийг татах тийм увдстай бас өөр төрлийн
баритонч гэсэн өөр төрлийн юм сайхан дуучин байж байна. За хойноос нь одоо Москва дуулаад явж байгаа Бадрал гэдэг нэг сайхан дуучин байна. Ингээд тоочод байх юм бол ерөнхийдөө дуучид энд тэндгүү сайхан Таны дуучин. цаг шүү. За тэгээ та бас санаа нэвтрүүлгийг хэрэг өмнө хард миний цаг мөн л дөө. Гэхдээ Эрдэнэтийн бол өнөөдөр сонгодог урлагийн төлөөлөл болохоор тэгээд дээрэс нь одоо энэ хүмүүсүүдийн амжилт миний дотроос бүр ингээд намайг тэлээд байгаа юм шиг санагдаад байгаа болохоор яалтчгүй би гэж явдаггүй. Дөрийн урлаг бол бид гэж явдаг урлаг учраас. Яа харахгүй тэдний амжилтаар бид бахархаж байгаа. Өнөөдөр Захим ертөнц гэж сайхан зүйлийн сайн тал нь энэ юм те. Бидний одоо ямар авьяастан байна, хаана одоо хэрхэн Монголынхаа нэрийг гаргаж авна гэдгийг бид нар ерөөсөө шууд үзэж штэ. Тэгээ энэ бол их сайхан. За сайн нэвтрүүлэг маань өөр ингэсэн онцлогтой. Зочиндоо зориул зочин урьдаг. За тэгээд та хоёрын ярилцлагын яг энэ мөчөд эрхэм хүндтэй зочид хүрэлцэн ирэх гэж байна. Баялаа өглөө авах уу? За тэгээд босч хүлээж авъя. Тийм бэ. Таны хатаа шална багтаа. Яа. Баялаа. Өнөөдөр миний охины төрсөн өдөр. Төрсөн өдөрт баярын мэнд хүргэе. За сайн нэвтрүүлгийн хамт олон маань бас зочныхоо ойр тойрныхноос яг одоо гарынх нь шавнар болох одоо залуу уран бүтээлчид эднийхээ амжилтыг бас сонсоод авсан. За бас би таньж байна. UBS телевизээс зохион байгуулдаг Universe Best Songs наадмын маань 2014 оны шилдэг оролцогч бас энэ дунд байна. Тэгээ хамгийн сүүлийн амжилт гэвэл одоо Хөлийн чандад зохион байгуулагдсан дөөрийн дуулаачдын наадамд Гран При шагнал. За мөн одоо 2 3 дугаар байрны шагнал аваад ирнэ гэдэг энэ бол гайхалтай амжилт. Тэгээ танд бэлэг баярлаа шавнартай. Багштай ерөөсөө огт хэлж болохгүй шүү. Үгүй харин тийм би ерөөсөө ямар санд винд виж явж байгаа юм гэж хэлсэн хүн чинь ороод ирсэн. Харин таарцсан гэж байгаа харин тийм. Би ихэд л одоо багштай зүгээр чаталж ирсэн шүү. Тэгээд явах гэсэн юм чиглээ. За тэгээд телевиз үзэж байгаа Монголынхаа ард түмэнд энэ өдрийн амар амгалангийн айлтгая. Тэгээд сайнаа шоунд ирж одоо багштай гинтийн бэлэг барьсандаа маш их баяртай байна. Тэгээ багштай бас баярлалт талархаж явдгаа бид хэд илэрхийлье гэж бодсон юм аа. Миний багш маань бол маш олон давуу талтай. Тэр давуу талын тухай одоо дурдвал та бүхэн сайн мэднэ. Миний багш Орос болон Итали хэлээр цэвэрхэн сайхан төрлөх хэл шиг нь бүх сайхан ярьдаг. Тийм ч утгаараа бас бид нарт одоо тий дуулаачийн програм дээр ажиллахад бол ямар ч асуудал байдаггүй. Саяхан болсон бас олон улсын уралдаанд Орос ардын дуу дуулахад одоо тэр Орос хүмүүсээс илүү бас дуулж Орос ардын дуу сайн дуулсан гэсэн шагнал би авсан байгаа. Тэр одоо тухай бэлдэжсэн тухай ярил те одоо тэр дууг ямар дуу, яах уу, ийх үү, яадгүй ийдгүй гэдэг багш маань хүртэл бүр бүжиглээд хүртэл биднэрт үзүүлж ийсэн, надад үзүүлж ийсэн болохоор одоо яг ингээд дуусан Орос хүмүүс бүр ингээд гайхаад инээгээд тий бүр инээгээд одоо тэр миний дуусан дуу маань Эх Настасия гэдэг одоо тий нэг согтуу тосгоны дуу байхгүй тэгээ согтуу Орос ирээд Настасияг дуудаж байгаа тийм үү тэгж яхад багш маань одоо яг тэр согтуу Орос тариачин дуурайгаал бүжиглээл одоо тэр яг одоо халуун цэг дээр очиж харуул одоо энэ хүн ч одоо яагаад байна гэж гайхахаар тийм сайхан хичээлээ биднэрт ойлгомжтой сайхан ордог тэгээд одоо шамдрын сайхан амжилттай яваа цаашаа ч өшөө гоё амжилтууд гарах байх гэж итгэж байгаа. Таньда баярлалаа. За баярлалаа. Эрдэнэтуяа багшийнхаа анхны шавь нь бит хоёр юм байгаа. Тэгээд анх соёл урлагийн сургуулийн дөөрийн дулаачид элсэн орсон цагаас минь эхлүүлээд үлгийдэн авсан ачтай буянтай хоёр багшийн маань нэг бол яхаа аргагүй та. Тэгээд сая ах маань бас хэллээ. Багшийнхаа бас дуулалтаас гадна бас одоо амьдралын ухаанаар гэх юм бол багш маань их ирч хүчтэй хөдөлгөөнтэй тийм эмэгтэй хаанаас нь тийм их ирч хүч гардгийг бас бид нэр бас сайн мэдхгүй. Тийм гэхдээ яг тэр давуу талыг бас илүү бас суралцаж явж байгаа. За баярлалаа. За багшийн мэрэгжлийн талаас ч ярьлаа. Бүх юмгийн талаас ялаа. Би харин багш хүн гэдэг бол яг л хүний ээж шиг байт юм байна гэж би мэдэрсэн. Өөрөө би нэг өвөр Монголоос ирсэн болохоор энд хамаатан садан байхгүй. Тэгсэн багштайгаа таарад яв ерөөсөө энд ирээд тий ганцаард нь барина гэсэн юм надад мэдрэгдээгүй. Яагаад бол би ийм сайхан ээж шиг багштай
Тийм тэгээд багштай маш их баярлалаа. Тэгсэн сюрприз болд юм даа. Энэ хүмүүс таларх надад сэтгэл орно л та. Дуучин намайг багшийн мэрэгжилд оруулж ирж байгаа. Тэрнээс гадна багшийн мэрэгжилд дурлуулж байгаа хүүхдүүд чи эднэр байхгүй. Мэдээч хэрэг хэрвээ эднэр маань агтаггүй байсан бол би бол ингэж улаарахгүй байх л тий улаарч ингэж одоо ингэж нэхэд байхгүй байх л та. Гэтэл ингэж жижигхэн мөнгөнгүүт чи эднэр чинь бүр ингэ гартаа юутэй эдэн хап гэд авчдаг болохоор чи ахаад нөгөө өгөөд үзүүл яах вэ гэсэн ахаад ингэ авчдаг болохоор үнэхээр гайхалтай хүүхдүүд үнэхээр гайхалтай уран бүтээлч байгаа учраас өнөөдөр би мэрэгжилд дурлаад багш руу урвчхаад явж байгаа хүн байгаа байхгүй. Тэгэхээр миний хүүхдүүд багш болгож байгаа, залуу багшигаа багш болгож байгаа маш их баярлалаа хайртай. За баярлалаа. Тэгээ шавнар нь нэг нь холын замд явах гэж байлаа. Нэг нь бас эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг төвчлээ. Урилгын маань хүлээ авч багштай хүндэтгэл үзүүлсэн маш их баярлалаа. Незнакомый прохожий, нет взгляда неподкупный знаком. Может, ляет только моложе, не всегда мы себя узнаем. Ничто на земле не проходит бесследно, и у нас ушедшая суть бессмертна. Как молоды мы были, как молоды мы были, как искренно любили, как верили себя. Нас тогда без усмешек встречали все цветы на дорогах земли. И друзей за ошибки прощали, лишь с ними простить не могли. Ничто на земле не проходит бесследно, и юность ушедшая тоже бессмертна. Как молоды мы были, как молоды мы были, как искренно любили, как верили себя. Every time мы уже играли, и однажды не понять, что тебя на земле не теряли. Постарайся себя не терять. Шавн багшийнхаа хажууд дуулах бол хамгийн хэцүү байдаг баг тийм үү? Уран бүтээлийн амжилтсэ. За баярлалаа. За. Зочиндоо зориулсан гинти зочид маань. Ингээд сюрприз бол яг энүүгээр яачлаа. Үнэхээр гоё сюрприз байлаа. Ягаад ч ингэдээд хин гарч ирэх бол гэж бодоод ерөөсө босоод угтаад авъя гэж яаж ч болсон ч гэсэн тийм биз дээ. Намайг зорж ирж байгаа зочин юм чинь тэгсэн чинь миний хүүхдүүд гараад ирдэг шүү дээ. Сайхан сюрприз байлаа үнэхээр. Бид нар чинь амраад хэд хонж байгаа ч гэсэн одоо уулзаагүй бас. Тэгээ дээрээс нь өнөөдөр Мандахагийн төрсөдөр болохоор бид тэр өөрхөн битээр ярьжсэн ямар сюрприз байлаа барих уу? Багш нь жоохон ажил ихтэй гэхдээ нэг сюрприз барья гэдэг тэгсэн чинь багштай сюрприз ярьж. тэгсэн чинь надаа төрсөдрөөрөө багштай сюрприз барьчихдаг юм байна миний явсан чинь. Ингээ хүн үйлүүлээд ахын та нар болцоогооч гэсэн. Оросд сурж байхдаа хүүхдийн найрал дуунаас
дуулах хүслээ эхлүүлж исэн одоо та соёлын урлагийн их сургуульд одоо яг энэ үндсэн тавиуллаа шүү дээ одоо багш нараараа тий. За тэгээд өөрийн эх орон Италид бас яг энэ чиглэлээрээ суралцаж мастер хамгаалахад манай сургалтын арга барил тэнд хэр сайн хундаан байсан бэ? Манай сургалтын арга барил бол надад их сайн хундаан болсон. Надад асуудал юун дээрээ гарч ирсэн гэвэл надад хэлэн дээр асуудал гарч ирсэн. Ягаад гэвэл фонетика гэдэг чинь монгол хэлийг бол ерөөсөө гэж бид нар чи хоошоогоо ярьдаг юм байна. Тэгээ ер нь хатуу гэж ярьдаг шүү дээ. Итали хэл яадаг вэ? Buongiorno signorina гэж зүгээр ярьж байгаа л ингээл эндээ эргэлдээл ингээд явчихж байгаа байхгүй. Дуусган ч гэсэн яг адилхан. Тэд нар дууралтаа бол ярьж байгаа юм шиг. Тэгээд дээрэс нь өөрөөсөө энэ дөрийн урлагчин тэнд үссэн Итали хэл дээр анх гарч эхэлсэн болохоор тэд нар чи ерөөсөө өөрсдийнхөө хэлдээ тохирсон тийм дуулах урлаг дөр гэдэг чинь. Биднэрт асуудал янд гардаг бол бид нар цаашаа хийгээд жоохон гахгүй гэдэг хатуудах гэдэг юм байна. Тэгэхээр хилээ сураад тэгээд дээрэс нь нааш ингээд өргөж заавал тэд нар ингээд ярьж байгаа нэг дуулаатч байгаа юм шиг монголчуудыг бол одоо Коперник энэ хэлсэн үг гэдэг чинь хоёр муур нэг рүүгээ муухад уграад нулималцаад тэгсэн мөртлөө хэрэлдээгүйг бол монгол хэл гэж нэрлээ гэдэг ингээд бүр ингээд бичсэн байгаа байхгүй. Нэг тийм одоо тэрнээс гадна одоо хайр дурлалын хэл Франц хэл гэдэг чинь юм байна шүү дээ. Одоо техник юуны дайны хэл бол немц хэл гэж ярьдаг тийм байна шүү дээ. Олон улсын хэл бол юуны чөтгөртөө ярихээр бол монгол хэл гэдэг шүү дээ. Тэр чинь үргэлжилсээр байгаад хамгийн сүүлд нь чөтгөртөө ярих хэл бол монгол хэл. Хизээ үүссэн юм бэ гэхээр одоо үг дээдс маань одоо дэлхийн тэн хагасыг талхалж явах тэр үед л монголчуудыг бол чөтгөртөө зөвлөлдөг байсан байж таарж байгаа. Тэгэхээр бид нар өнөөдөр болохоор би ч гэсэн урд мэддэг байсан. Хайр дурлалын хэл Франц хэл гэл ингээл тийм. Дайны хэл Герман гэсэн чинь хамгийн сүүлд нь Италид очсон байж чөтгөртөө ярих хэл чинь монгол хэл шүү дээ гэж надад хүн зааж өгөхөд нь бис гацж байгаа юм чи. Үнэхээр анх тэгж мэдсэн байна. Тэгэхээр яг хэлний дуудлага гэдэг чинь дуу гэдэг чинь юу юм бэ? Дуурч байт юм байна. Нэг талаасаа энэ бол үг, нөгөө талаасаа бол энэ чинь аялгау. Энэ хоёр чинь нэг нэгнтэйгээ нийцчиж хоёулаа нэг болж иж яг дуур гэдэг чинь дуу гэдэг чинь үүсдэг юм байна гэдгийг бол яг л тэнд ойлгож байгаа юм байна. Танд ямар хэл дээр дуулах нь хамгийн сайхан байдаг вэ? Өнөөдөр бол ялгаа байхгүй шүү дээ. Өнөөдөр ягаад гэвэл авиагаа зохицуулаад сурцсан. Тэгээд дээрэс нь Италид очиод ингээл яг за та сонгодог биднэрт тий одоо жишээлбэл таны Чочо Сантоско Москва бол ойлгомжтой сайхан дуулж байна. Үнэхээр гайхалтай. Гэхдээ хинж чадахгүй нэг юм биднэрт хийж өгч монголоор дуулчих гэж хэлээ. Бид нар хотынхаа ард түмэнд таны концертаар монгол дууны концертаар монгол бүтээлийн концертаар бид нар ингээд явах гэсэн бэлэг барих гэсэн ингээд мегмар сэрэн төгөлдөр хуурч дээр хоёул Италид байсан болохоор мегамайн төгөлдөр хуурч тэгэл битээр нэг өдөр нэг үдээс хойно битээр яг зул сарын дээр үеэр монгол дууны концерт тавиад мегамайн чулуунгой одоо сайхан бүтээлүүдийг Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг төгөлдөр хуур дээр тоглож ингэж өнгөрөөж исэн юм. Тэгэхэд бол хамгийн гайхалтай гэхдээ зөвхөн тэр концертын дээр ч биш л те одоо өөрийнхөө консерваторт ч гэсэн ингээд хичээл хийгээл хаяа мегаотер нэг монголоо санагалцсан шүү дээ хоёулаа болохоор тэгээ нөгөөшин төгөлдөр дээр дараад би ингээд нэг дуу дуусгалаа хэлийг мэдгүй хүмүүсүүд юун тухайд дуулж байгааг ч мэдгүй уйлаа сууждаг бол ерөөс манай хамт сурж байгаа үедээ ингээд уйлаа сууждаг италчууд те ямар сони юм бэ гэж басан за хөгжим агуу юм уу гэлдэг л гэж байна. Тэгэхээр хэл бол айгүй чухал байдаг юм. Монгол уртын дуу Нор Банцтугайн Уяхан Замбуу ТV наранг сонссон Япон хүн энээх том нарны тухай дуу юу гэж асууж ирсэн гинлээ. Би энэ асуултыг тавьдаг нь бас учиртай. Тэгвэл та нэг сайхан монгол хэлээрээ дуу дуулж өгөөч. Сайнаа нэвтрүүлэг бол амралтын өдөр үзэгчдэд хүрдэг. Тэгээ ярьцлага маань өөрөө бас дуу хууртай мэдээж уран бүтээлч хүн орж байгаа учраас энэ боломжийг алдмааргүй. Маш их баярлаа. Би ч гэсэн Цэнгэр дэлгэцээр дамжин үзэгчтэйгээ уулзгаад их баяртай байна. Өнөөдөр энэ нэвтрүүлэгт урьж дууга ард түмэндээ хүргэх энэ боломжийг олгосон танаад хэлбэзэд баярлаа. Ингээд та бүгдтэй Чансан нурын хөгжим хүний заяа хэмээх сайхан дуугаараа айдуу өргөё. Сайнныхаа хүслийг биелүүлье. За баярлалаа. Урийн усанд цэлмсэн байгаль нэгэн заяа Урийн эгшинд цэнгсэн сэтгэлийн нэгэн жоргоо хүний заяа тэгсэн ээжийн нэгэн заяа үдгийн нуруунд хүргэсэн аавд нэгэн жоргоо
içinde şirinlisin İtegini negine çağırma Kalın dolu diyeceksin Girgini gene zaya Kara soğuk içmişesin Uğraç negine çağırma Тэгээд нас тийм байдаг юм одоо ингээд нэг ийм дөө сонсохоор ингээл уйлах гэж ямар очир байдаг юм бол та. Тэр насных шүү хаа, тэр Монгол хүнийх баха. Монгол Монгол хүн хүнийх. болон ерөөсөө зүрх сэтгэлээрээ хөгжмөнтөөгөө хамт байж идэг учраас байгаль дэлхийтэй их их нутаг ээж аавыг дуулахаар тий. Энд чи одоо хүний заяа гэдэг чинь нарнаас говьта ээжээс юрөөлөө гэдэг чинь. Тэгэхээр яаж ч удсан ч гэсэн ямар ч монгол хүний. Үгүй би харин хэлж штий хэлийн үгийг ойлгохгүй таалчуд уйлаад Монголын таалнуудыг дуулж яхад уйлж байгаа юм. Хүний заяа дуулж тэгээд юун тухай дуулаад байгаа мэдгүй. Гэхдээ нэх л гоё юм байна гэдэг шиг. Тэгээд тэд нар ингээ уйлаад харагдангууд чи юу байхгүй ерөөс ингээл бөмбөрөөд гэр орноо санаа дуулж яхтаа уйлжсэн тийм тохиол байгаа. Анх удаа би дуулахтаа уйсан тохиолдол бол Турандот дүүрийн льюд дуулдаг юм байна. Жижигхэн халив хан хүүд дурлцсан. Халив хан хүү болохоор Турандотод дурлцсан. Тэгтээ өөрийнхөө амь насыг тэр хайр дурлалынхаа төлөө хан хүүгийнхаа төлөө ивүүтгэж байгаа нэг тийм үзэсгэлэнтэй сайхан зарц боол бүсгүй тухайд. Энэ хүн аз жаргалтай бол би хамаагүй. Энэ миний сүүлийн үг шүү. Чийдэгтээ наад хүнээ нэг өдөр хайрлах болно. Хайр дурлал гэдэг чинь чамааг ч гэсэн идэв шүү гэж хэлчихээд ивүүтгэдэг байхгүй өөрийгөө. Тэгээдсэн чи яг ингээд дуулж исэн чинь ингээл нулимс ингээл явж монголоор дуулж ирсэн гэж хэлэх. Ингээл нулимс явж байна. Миний уран чадрын багш Ташвилж багш байсан. Надтай хамт тайзан дээр хийж байгаа байхгүй гэн. 3 ноёдын нэгийг дуулжсэн. Тэгээд Пилжаа багш ингээл над руу нэг алхмаар ингээл ойртоол загнах гал. Уйлал эхлэнгүүт хоолоо ингээд зангирдаг штэ. Хоолоо зангирхлаар авиа гарахгүй тий. Тэгээд гэсэн чи ингээл ирээл байсан чи над руу ингээл ойртоол байсан чи миний нулимс ингээд бунжигт л ингээд унаад байгаа юм хоолоо зангирахгүй. Азтаа муу шаруу гэж цаашаараа явсан. Пилжаа багш тий. Минийх уйлахад минийх нулимс гарахад минийх хоолоо зангирдаг байхгүй юу? Зангирдаггүй юм байлээ. Би тэгж л мэдсэн байхгүй. Тэрнээс хойш одоо жишээл травиат дөрийн тэр ерөөсөө миний хамгийн их уйлдаг дөрөөр бол ялцчгүй ч очсон дөрөөр. Хүүхдээ хар нүтг рүү гэж явуулаад өөрөө үлдэж байгаа те ихийнхаа нүрийг хардаа чи ганцхан юмыг миний нүрнээс тогтоогод авуултаа чи эр хүн болцоход ээжийнхаа нүрийг дурсаж яваарай гэж царайг дурсаж яваарай гэл ингээд. Тэгэхэд бол би зүгээр өөрөө ингээд ингэж илвэ зритлийг тэгээд хойноосоо дагуулаад уйлж идэг. Тэр бол яг нь жүжигч миний үед бол бурхнаас заяасан бас нэг авьяас болов уйлахад хоолоо зангирдаг. Бид бол одоо уйлах юм бол үгч гарахгүй шүү дээ. За яг энэ ярен дээр хоёлаа дэлгэцэнд бас нэг зураг үзье. За би бараг л таамаглаж ин ямар зураг байгааг. Ингэсэн зураг байна уу? Мэдгүй.
Хэлсэн шүү дээ. Яг ингэсэн зураг байна уу гэдэг чинь. Тий. Миний амьд бурхад байгаа. Ядмын балган сүрэн цэндийн цэцэг маа гэж энэ сайхан хоёр хүний дундаас төрсөг ихчээ нөгөө аав ээжийн харангууд нөгөө шууд эрхлээд эхэлдэг ихчээр л ерөөсөө юм болж байна. Миний аав ээж хоёр залуу хүмүүсүүд надаас бид нар ерөөсөө их багтаа үр хөвгттэй болсон. Тэгээд насны ялгаа тийм олон биш болоод ш тэр ямар тач байсан бид нар их тийм найз зархаг те их тийм хамгийн өнөөдөр миний баярлж байгаа юм гэвэл аав ээж хоёроо надтайгаа хамт хөтлөө өсөө гэдэгтээ би бол ерөөсөө их найдаж байгаа. Тэгээд ямар санда хамт хөтлөн шүү аав ээжээ гэд би төрсөн өдрөөрөө тавьсан миний төрсөн өдрөөрөө тавьсан пост зургийг бол 9 сарын 11-нд миний гавьяат жижигчний найраар манай гоцол дууны ангийнхан гарч ирж бүгдөө аав ээж хоёр дуугдуулж хахад би аав ээж хоёртаа өнсүүлээд хүний гоо сайханд ингэж халдаж болж гинэ гэж дараад нь болчихлоо. Гэхдээ таны хамгийн нандин гоё зураг гэж. Миний хамгийн гоё нандин зураг. Хадгалж байгаад би бүр сая төрсөн өдрөөрөө гаргаж ирж тавьсан. Тийм постн дээр их сайхан үг өгсөн. Би яг тэрийг унших байтал та өөрөө хэллээ. Аав ээж хоёрынхоо төрүүлж өсгсөнд баярлалаа. Олгосон хүмүүжилд баярлалаа. 3 сайхан ах トゥ тед би баярлалаа. Тэгээд ээж аав минь өнөө надтайгаа хамт өтлөөрөө гэсэн үг бол бүх хүүхдээс ээж аавдаа хэлмээр байдаг үг шүү дээ, тэ. Аав ээж хоёр нурлагт их тэмцсэн үү таныг ерөөсөө? Аав ээж хоёр бол эхэндээ бол мэдээж хэрэг ээж бол үгүй гэл тэгж. Эмч болох гол үзэж таарсан. Аавд бол би орос сургуулийн математикийн сонгон математикаар явах уу, хэл уран зохиолоор явах уу гэдэг ингээд нэг заг дээр хүрээд ирсэн байжсэн чи аав надад тэгж байгаа байхгүй. Аав нь чамаас дараа нь юу ч шаардахгүй чи математик бол хүний амьдралд хамгийн нэг хэрэгтэй юм байдаг юм аа. Логик бодлого тий, мышлений логик бодлого бол их хэрэгтэй гэж зааж өгчээсэн. Өнөөдөр хөгжимч гэсэн тэр чигээрээ тоо математик. Тэгэхээр аав маань зүг байсан мөлий. Тэгэхээр аав маань надаас юм шаардаагүй. Ээж маань бол ялчгүй эмч болгоно гэж явж исэн. Гэвч нэг удаа найз мөгш өрөөнд орж ирээд ээж маань ууртай орж ирж байгаа. Энэ юусоо гэртээ орой ирж байна. Хаагуурч явж байгаа минь тэрэгэл бахан яриа гараад л яхад найз мөгш үгүй наад хөгжин хичээл давтчих явдаг юм аа. Би тэр юу ч чаддгаа үзүүлээ. Гэл ингээд тэгдэг юм байна. Манай багш амар нарийн ухаантай юм ихтэй юм шүү дээ. Тэгэл би тэр юу чаддгаа юу хийж явдгаа үзүүлээ гэлдэг. Тэгэл туул багш суугаал ээжигний газар суулгаал Тоска дөрийн Тоскагийн хайрыг яг би тэр бэлтжижсэн. Уралдаанд бүр дуржгаан анхны уралдаанд бэлтжижсэн. Дуулаад гараад гэсэн чинь манай ээж ингээд бүр гац 100% буугаад өгцөө. 200% бууж өгөө тэрнээс хойш бол ерөөсөө миний алтан фэн бол ерөөсөө өнөөдөр дөрийн театрт миний дуулж байгаа дуурьуд одоо дөрийн театраас бид нарт гол дүрийн баатруудаа нэг урилга өгдөг юм хоёр суудалтай. 20 жил болж яхад бол би тэр урилгыг баг өөр хүнд өгч үзээг. Манай хоёр бол ерөөсөө тий тэр би тэр урилга ирээс гэдэг ерөөсөө. Тэгэхээр өнөөдөр миний хамгийн том шүүмжлэгч сонсогч. Миний алтан зритель, миний хамгийн том шүүмжлэгч. Тэгээ дээрэс нь аав маань бол их тийм өвөрмөц сонсголтой. Тийм тэрнээс гадна байглаасаа бас юмтай байсан юм шиг байна. Аав маань бас дуулах тийм гайхалтай нарийн судал байсан юм шиг байна. Тэгээд аав маань бол тэгээд энүү миний охин гэхэд яг л тэгж яхад л тэгээд энүү гэл ингэж явж байдаг. Тэгэхээр мэдрэмж нарийн ондоо юм шиг байгаа миний аав. Тэгэхээр аав ээж хоёр маань өнөөдөр тэрийг тэгчлээ, энийг ингэчлээ, тэнд бүх тийчлээ, тэнд муухаарчлаа. Ээж жишээл ингэж байгаа байхгүй юу? Чочосан бол туяа биш штэ. Чи тэнд айгүй муухай туяагийн харцаар харсан гэж байгаа байхгүй юу? Яасан гэл тэгсэн чинь. Ингээд харсан юм байл нөгөө чинь. Яг өөрийнхөө харцаар тэгсэн. Тэнд айгүй муухай туяагийн харц байсан. Гэл ээж тэгдэг чинь. Дараагийн удаа яах вэ гэсэн нөгөө туяагийнхаа харцыг унтрааж эхэлнэ штэ. Нөгөө зөөл харж эхэлж байгаа юм чинь. Ээж аавынхаа ачиг хизээч хүн хариулдаггүй юм гинлээ. Гэхдээ сэтгэлийн юмд зовоохгүй, өөрийнхөө төлөө зовоохгүй. Баярлуулж явбал тэр нь ачийг хариулж байгаа юм. Та ээж аавынхаа ачиг бол хариулсан байх гэж би бодож байна. Би өөртөө тэгж боддог уу? Үгүй тэгж боддоггүй. Миний аав ээж хоёр намайг одоо Европуудтай адил 18 хүргээд ингээд тэрнээс цааш өөрөө яв гэдэг ингээд яатсан болвол би өнөөдөр одоо аав ээж хоёрт өгж байгаа тэр сэтгэлийн одоо баяраар би хариулсан гэж хэлж болно. Гэтэл бол өнөөдөр ч гэсэн те миний охин ханаад хүрсэн үгүй яахлаараа лэрингийн энэ халуун зунаар хүрч идэг юм бэ, тусч идэг юм бэ. Ошиж махыг чинь татаж өгье. Чи тэгээ хүүтэн мах надад гараар барихлаа на хоолоо чи яа. Тийм аав. Өнөөдөр хідэн насны охинтой байлээ тийм үстэй. Тэгэл тэгэнгүүт нааваа би том болсон ш тэгэл. Чи хидтэй чи 100 хүрсэн ч миний араас гарахгүй юм гэж байна. Гарахгүй. Тэгэхээр өнөөдөр бол би аав ээж хоёрынхаа ачийг бол хариулсан гэдэгт бол би их эргэлзэж байна.
Тэгтээ хүний нутагт явж байхдаа би нэг юм ойлгосон. Аав ээж хоёрын ачийг хариулъя, сэтгэлийн амгалан тайван байлгая гэж бодох юм бол юуны түрүүнд өөрийгөө хайрл. Өөрийгөө эрүүл байлга. Тэр хоёрын санааг зовохгүй тул чи сайн явах хэрэгтэй юм гэдгийг бол их сайн ойлгож өнөөдөр аав ээжээгээ бас нэг санааг зовоочихгүй юмсан. Мэдээж хэрэг ингээл ханиад хүрлээ инээ тэрэг тэрийг юугаар мэдгүй утсаар байна уу? Наа холооч нь жоохон сөнгөд байна уу? Ерөөс тэрийг бол ерөөс газар дээр нь мэддэг учраас муухай арга байхгүй. Зургатаар нэг гарсан ч жоохон сэлэх гэр байна уу гэж асуудаг шүү дээ. Яг зүйтэй. Тийм нүдээр хардаг байгаа байхгүй юу те. За баярлалаа. Тантай ярилцахад сайхан таатай байлаа. Тэгээ одоо түрүү шавнар нь орж ирээ хэлсэн шүү. Багш минь энэ их галцог энэ их хэрчүүж хаанаас гараад идэв. Ундраад тийм гэдгсэн. Тэгээд маш цаг завгүй үедээ нэвтрүүлгийн маань урилгыг хүлээн авсан танд уран бүтээлийн амжилт хүсье. Хоолгоо гамнаараа ханада хурдан имжлээрээ. Тэгээд сайн уу сайнаа нэвтрүүлэг маань өөрийн гэсэн нэрийн бэлэгтэй. Сайн уу сайнаа нэртэй үзэг тэмдэглэлийн дотор ажил амжилт хүсье. Танд маш их баярлалаа. Бичиг гэдэг чинь бол ерөөсөө үзэг гэдэг чинь миний бодлоор их гоё юм бичдэг, их гоё дурсгал бичдэг. Тэгээд миний эмээ өвөг хэлдгээр бол зөвхөн эрдэнэтэй хүнд үзэг дэвтэр бэлгэлдэг юм аа, ном бэлгэлдэг юм аа гэсэн. Тэгэхээр сайн уу сайн энэ нэвтрүүлэг бол үнэхээр гайхалтай сайхан нэвтрүүлэг. Бэлгийг тань зүрх сэтгэлтэй шингээж авлаа нэгт. Хоёрт бол UBS хамт олонтоо чин сэтгэлээс мөнхөд баярлж явж идэг. гэртээ ороод ирсэн юм шиг санагдаж байгаа. Би бас энэ хамт олноор үлгийдүүлж би энэ хамт олноор эрхлүүлж явсан юм хүн байгаа. Тэгээд өнөөдөр ороод ирэнгүүтээ тусаад авж байгаа байдал уур амьсгал тийм үстэй. Тэгэхээр та бүгдээ баярлаа. За энэ гайхалтай уран бүтээлчиг өрсөн учраас бас ингэ явуулчмааргүй байна. Тэгээд дуртаяа. Таныг бол гайхалтай олон сайхан тайзны дүэтүүд байгаа штэ танд. Тэгээд одоо хамгийн сүүлд бас хамтарч дуулж байгаа Дөөрөжгийн Эрдмийн театрын гослол дуучин Гом бочрыг бас нэвтрүүлэхдээ онцлог ирсэн. Тэгээд та хоёрыг бас уран бүтээлүүдээс онцлог хүргээч гэсэн урилгыг хүргүүлсэн байна. Маш их баярлаа. Би энэ залууг тайзан дээр урьхтаа би энэ залуутай хамт дуулахдаа маш их баяртай байгаа. Яагаад гэвэл өнөөдөр Монголын алтан хоолоотнууд гэж дурлагдчихсэн бол театрууд зөвхөн театруудыг алтан хоолоотой гэж ярьдаг шүү. Тэгэхээр алтан хоолоотой театрыг тайзан аварж байна. Бид хоёр гоолос гэж сайхан уран бүтээлийг барья. Можешь ли в секрете, ты храни в секрете музыку мою? Обещай, что можешь, обещаю тоже, тайну сохраню. Я тайну сохраню. Голос твой узнаю, тайну разгадаю музыки одной. Все открой тайны, все открой тайны, голос твой, любовь. Голос твой, любовь. Голос твой.
Сайн уу нэвтрүүлгийн урилгаар Дөр үжгийн Эрдмийн театрын гослол дуучин өнөө цагийн алтан теанруудын нэг дуучин Гом Бочор. За өнөөдөр сайн уу нэвтрүүлгийн эрхэм хүндтэй зочин Монгол Улсын гаяч жүжигчин Балган сүрэнгийн Эрдэнэ Туяа байлаа. Үзэгч та бүхэнд бидний ярилцлага сонсууртай, дуу хууртай, сайхан ярьцлага болсон гэдэгт итгэж байна. Ирэх 7 хоног чин зочинтой эргээд уулзъя. Баяртай үзэгчтэй.